Харагдаж гэнэ үү? Дэлгэц харагдаж гэнэ үү? Манайхаа Батгэрлээ харагдаж гэнэ үү? Дэлгэц харагдаж гэнэ үү? Яасан бэ? Би микрофоно хаацсан юм уу? Дэлгэц харагдаж гэнэ үү? За, харагдаж байна гинэ. За, баярлалаа. За, тэгэхээр өнөөдөр 15-нд механикийн бодлогууд орно. За, тэгээд бас дараагийн 7 хоногийн яг нэгд өдөр 7 хоногийн дараа дахиад механикийн бодлогуудынхаа үргэлжлэлийг явах юм. За, тэгэхээр энэ сүүлийн 3 жилийн одоо 19, 22, 23 оны механикийн бодлогуудаас төвөрлөд оруулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хөнгөнөөс хүндрүү нь одоо төвөрлөхийг хичээсэн юм аа. За ингээд бүгдээрээ ярилцаад явъя. За нэгдүгээр бодлого 36 км/цаг тогтмол хурдтай явж байгаа автобус 1 секундэд хэдэн метр зам тулах вэ гэж. За энэ бол хэлбэрхэн бодлого байна. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд эхлээд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр нөгөө км цагийг метр секунд руу шилжүүлэх ёстой. С системийн нэгж рүү заавал шилжүүлнэ. За ихэнх тохиолдолд бол шилжүүлнэ. За тэгэхээр яах вэ? Бид нэр км цагийг метр секундэд шилжүүлээ. Тэгвэл 36 км цаг 1 км-т 1000 метр байдаг, 1 цагт 3600 секунд байдаг гээд 1000 метрээр үржүүлээд 3600 секундэд хуваана. Тэгэхээр 10 метр секунд. За зам бол хурдыг хугацаагаар үржүүлсэн үржүүр байдаг. Ингээд хурд 10 метр секунд, үржих нь 1 секунд гээд 10 метр. За ингээд энэ Ешийн бодлогууд болохоор ийм 5 хариултаас зөв хариултыг дугуулах байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар яг С хариултыг дугуулах юм байна. С 10 метр гээд энэ С хариулт нь зөв хариулт байна гэсэн үг. За тэгээд бичиж тэмдэглээд явчих. Тэр үед нь за энэ бол хэлбэрхэн бодлого бай. Дараа бичих байсан уу? Юу гэсэн бэ? Сая хүн хэлвүү? За асуух хэлхэн байвал хэлээд яваарэ. За дараагийн бодлого руу оръё. Нисэх онгоц хөөрхийн тулд бетон зориулсаар 600 м зайд хурдлан 216 км/цаг хурдтай болж газраас тасрав. Онгоцны хөдөлгөөний хурдтгалыг тодорхойл. За түрүүн зам олсон бол одоо хурдтгалыг олох бодлого байна. За ингээд 5 хариулт өгсөн байгаа. За бодлолт руугаа оръё. Мөн хурдаа метр секунд руу шилжүүлнэ. 1000 метрээр үржүүлээд 3600 секундэд хуваана. За ингээд 60 метр секунд. Хурд 60 метр секунд гарлаа. За хурдтгал нөгөө анхны хурдгүй хөдөлгөөн буюу энэ болохоор эндээс хурдтгалаа олж байна тийм ээ. Тэгэхээр хурдтгал гэдэг бол хурдны квадратыг хуваах нь 2s. За өгөгдөл бол зам өгөгдсөн, хурд өгөгдсөн тийм үү. За ингээд хурдтгал бол хурдны квадрат буюу 60 метр секундын квадратыг хуваах нь 2-ыг үржих нь зам 600 метр гээд 3 метр секунд квадрат. За аль хариулт зөв бэ гэхээр энэ А хариулт зөв байна. 3 метр секунд квадрат. За тэр бичиж тэмдэглэж авбал аваарай. Би хэсэг хүлээе.
За дараач. За биеийн хурд хугацаанаас хамаарах хамаарлын график өгөгдөв. Биеийн 0-8 секундын хугацаанд явсан зам ба шилжилт хідвэ гэж байна. За энэ болохоор 22 оны бодлого байгаа. 22 оны Е-шин асуулт байна. За тэгэхээр энд байна. Зам хурд хугацааны хамаарлын график байна. Энд ингээд 2 энд хасах 2 энд 6 энд хэд байна? Нэмэх 2 10 гэх. Тэгэхээр бид нар яг уу 0-8 секундын хугацаанд гэхээр зөвхөн энэ хүртэлх явсан замыг болно. За тэгээ бас шилжилтийг болно. За тэгэхээр одоо бодолт руугаа шилжээ. Тэгэхээр хөдөлгөөний тэгштгэл гэдэг бол яг уу ийм вектор хэлбэрээр илэрхийлэгддэг. За энэ болохоор шилжилтийн вектор, за энэ болохоор радиус вектор, энэ бол зам. Тэгвэл яг уу энэ өөрөөр хэлбэл шилжилтийн векторууд нь вектор функцээр тодорхойлогддог. Зам гэдэг бол чиглэлтэй вектор хэмжигдэхүүн. Тэгэхээр бид нар яах нь энд зам ба шилжилтийг олно. Тэгэхээр зам гэдэг чинь нөгөө замынхаа уртыг олно. За шилжилттэй олно тийм үү? За тэгэхээр одоо энэ бодлого бодож эхлэе. Тэгэхээр энийг бодохын тулд яах вэ гэхээр зам гэдэг бол энэ хурд хугацааны хамаарлын графикаас энэ шулуунаар хүрээлэгдсэн энэ мужийн талбай байдаг. За тэгэхээр бид нэр эхлээд яах ёстой вэ? Энэ гурвалжны талбайг олно. Дараа нь энэ гурвалжны талбайг олно. Дараа нь энэ гурвалжны энэ улаанаар зааглагдсан байгаа энэ гурвалжны талбайг олно гэсэн үг. Тэгэхээр бид нар 1 2 3 талбай олно. За тэрийгэ тэмдэглэчээ. За тэгэхээр яг S1. За энэ хэсэг, энэ гурвалжны энэ хэсэг. За нэг тэгшүүнцэгт гурвалж юм байна. Энэ гурвалжны талбайг S1 гэв. Буюу бидний нөгөө S1 зам. За тэгэхээр энэ яг нөгөө ийш X тэнхлэгийн дагуу 2, Y тэнхлэгийн дагуу 2 байгаа. 2-ыг өрчгөн 2, хуваах нь 2, буюу 2 м. Нөгөө гурвалжны талбай олдог томьёогоор олчихно. За S2 буюу энэ гурвалжны талбай нөгөө адил хажуут гурвалжны талбай. За ингээд яг уу адил хажуут гурвалжны талбай олдог томьёогоор олохоор энэ хэсгийн талбайгаар нь энэ хэсгийн талбай болохоор энэ хэсэгт явсан замын зам гараад ирнэ гэсэн үг. За одоо энэ гурвалж одоо энэ улаанаар хязгаарлагдсан энэ тэгш үнцэгт гурвалжны талбайг болно. За ингээд яг гурвалжны талбай олдог томьёогоор бодохоор 2 м гээд гараад ирнэ. За тэгвэл явсан нийт замаа олъё. Явсан нийт зам нь 3 гурвалжны талбай нийлбэр гэсэн үг. За тэгэхээр 2 4 2 гэдэг чинь нийлээд 8 м. За ингээд бид нар юугаа олж байгаа юм гэхээр явсан замаа олж байгаа. За шилжилт гэдэг бол вектор хэмжигдэхүүн гэсэн тийм үү? Шилжилт гэдэг бол вектор хэмжигдэхүүн. За тэгвэл энэ шилжилтийг олвол яг уу гэхээр энэ шилжилт нь тэг гарч байгаа. Яг тэгвэл урагшаа 2 м хойшоо 2 м урагшаа 2 м хойшоо 2 м явсан гэсэн үг. Тэгэхээр шилжилт буюу энэ векторуудыг хэрвээ бид нэр зам бол чиглэлтэй вектор хэмжигдэхүүн гэж үзээд векторуудаа хооронд нь нэмэх юм бол нийлбэр вектор маань тэгтээ тэнцүү гарнаа. За тэгэхээр ер нь энэ дээр одоо анхаарах зүйл нь зам гэдэг бол ер нь вектор хэмжигдэхүүн шүү. Зам гэдэг бол чиглэлтэй вектор хэмжигдэхүүн байдаг гэдгийг л анхаарах хэрэгтэй. За энийг тэмдэглээд аваарай. За хэдэн хүн орж ирж байна дахиад нэг хараад байгаа. Та нарын чинь бичиж тэмдэглэж явж гин үү? Би жоохон удаа явах уу, ярих уу, яаж юм? За санал бодлоо хэлээрэй. Чөлөөтэй шүү. Яг хоо хоцорчвол нөгөө бичлэг үлдээх учраас тэндээс бас нөхөд авч болно. За юу.
За тэгэхээр бидний зөв хариулт аль вэ? D вэ, тийм үү? 8 м. Замынх нь урт 8 м, шилжилт нь тэг. Тэгэхээр энэ чинь шилжилт гэдэг чинь ерөөсөө векторуудыг хооронд нь нэмж байгаа гэсэн үг. Ер нь бол хурд гэдэг бол бас чиглэлтэй вектор хэмжигдэхүүн байдаг. Хурд гэдэг бол чиглэлтэй вектор хэмжигдэхүүн байдаг. Тийм үү? Зам гэдэг бол бас мөн чиглэлтэй вектор хэмжигдэхүүн, тийм ээ? За хойшоо явж болно, баруун тийшээ явсан байж болно, тийм ээ? За хурдны чиглэл ч гэсэн мөн адилхан. Хурд яг уу баруун тийшээгээ одоо 5 м/сек хурдтай явсан байж болно. Хойшоогоо 3 м/сек хурдтай явсан байж болно. Тэгэхээр ер нь бол хурдтгал зам гэдэг бол вектор хэмжигдэхүүн гэдгийг анхаараарай. За энэ яач вэ? За цаашаа явах уу хүмүүс ээ? Явъя. За. За одоо хүч. За бид үйлчилж байгаа хоорондоо 120 градус өнцөг үүсгэсэн 600 ньютон хэмжээтэй хоёр хүчний тэнцэн үйлчлэгч хүчийг бол за тэгэхээр хүч гэдэг бол мөн вектор хэмжигдэхүүн, мөн чиглэлтэй. За тэгвэл нийлбэр хүчийг олохдоо векторыг нэмдэг дүрмээр олдог. За энэ зөв хариулт, энэ эдгээр хариултуудаас нэгийг дугуулах ёстой. За энэ байна. 600 ньютон, хоёр ийшээ 600, баруун гар тийшээ 600 ньютон. За энэ тэнхлэгийн дагуу 600 ньютон, хоорондох өнцөг нь 120 градус. За тэгвэл хоёр хүчний тэнцэн үйлчлэгч хүч гэхээр энэ векторыг олох хэрэгтэй, энэ векторыг. За би жоохон далид татчихжээ. Эндээсээ яг энд. За тэгвэл одоо яах вэ? За тэгвэл векторыг нэмдэг дүрмээр олъё. За нийлбэр вектор гэдэг бол яг уу гэхээр F1 вектор дээр F1 векторын квадрат дээр F2 векторын квадратыг нэмээд за тэгээд хоёр векторын хооронд нь үржүүлээд хоорондох өнцгийнх нь косинусаар үржүүлэх ёстой. За тэгэхээр одоо яг уу эндээсээ энд квадрат байна тийм үү? За квадрат учраас язгуур гаргачих. Язгуур гаргалаа. За ингээд одоо тоотгуудаар орлуулчих. 600 ньютоны квадрат, 600 ньютоны квадрат хасах нь 2 600 2-ны 1 гээд 600 ньютон. За тийм нийлбэр хүч 600 ньютон болох нэ. За энд бас яг хүч гэдэг бол бас вектор хэмжигдэхүүн. Одоо хаашаа татсан байна тийм үү? Хүчийг одоо ямар нэгэн ачааг хааш нь чиглүүлж татсан байна. Шууд одоо 90 градус өнцөг үүсгэж татсан байж болно, тэг градус үүсгэж татсан байж болно, тийм ээ. Эсвэл яг ямар нэгэн өнцгөөр татсан байж болно. Тэгэхээр хүч гэдэг бас мөн вектор хэмжигдэхүүн. Тэгэхээр нийлбэр хүчийг олохдоо векторыг нэмдэг дүрмээр олно гэсэн үг. Векторуудыг нэмдэг дүрмээр олно гэсэн үг. За энэ бол одоо 19 оны бодлогон дээр ийм бодлого орж ирсэн байсан. 19 оны Ешийн даалгавар дээр ийм бодлого орж ирсэн байсан. За тэгэхээр зөв хариулт нь хаана вэ? Зөв хариултаа хэдүүлээ олъё. 600 ньютон буюу манай А. Энэ А хариулт байна тийм үү? А хариулт. Зөв байх нэ. А хариулт нь. Энэ А хариултыг энд дугуулах ёстой. Одоо дараагийн бодлого руугаа шилжээ. За энд дахиад хүчний бодлого ороод ирж байгаа. За энэ болохоор хэдэн оны бодлого лээ? За багш нь хараадах юм. Энэ 22 оны бодлого байсан баха.
Тий 22 оны бодлого. За зурагт өгөгдсөн F1, F2, F3, F4 хүчнүүдийн нийлбэр хүчний чиглэл хаашаа чиглэх вэ? За тэгэхээр энэ хүчнүүдийг одоо нэг 4 хүч өгөгдсөн байна. F1, F2, F3, F4. Энэ 4 хүчийг хооронд нь нэмээ. Нийлбэр хүчийг болъё. Тэгэхээр хүч гэдэг бол вектор хэмжигдэхүүн. Вектор хэмжигдэхүүн. За тэгвэл векторуудыг нэмдэг дүрмээр нэмээ. За энд нэг ийм ойлголт оруулж ирье. Нэгж вектор гэдэг ойлголтыг оруулж ирье хэдүүлээ. Нэгж вектор. Юу юм бэ гэхээр хэмжээ нэгтэй тэнцүү. Тэгэхээр тоо утганд нь бол нөлөөлөхгүй байх нь шүү дээ. Хүчний тоо утганд нөлөөлөхгүй зөвхөн чиглэл заадаг ийм вектор байгаа. Тэгэхээр бид нар ер нь бол ингээд энэ вектор хэмжигдэхүүнүүдийг тооцоолохдоо координатын тэнхлэг авдаг. За энд x тэнхлэг авъя. За x тэнхлэгээ иш нь авцсан байгаа. За энэ y тэнхлэг авъя. За бид нар ер нь ингээд нэг x-ийг баруун тийшээ y-ийг ингээд босоо чиглэлд аваа сурцсан шүү дээ. За тэгэхээр энд x тэнхлэгээ авъя, энд y тэнхлэгээ авъя. За тэгээд нэгж векторуудаа заагаад өгчье. x тэнхлэгийн дагуу e гэсэн нэгж вектор, y тэнхлэгийн дагуу g гэсэн нэгж вектор оруулаад өгье. За ингээд векторуудаа одоо нэмнэ. За тэгэхээр аль тэнхлэгийн дагуу байна вэ гэдгээ одоо аль тэнхлэгийн дагуу ямар утгатай байна вэ гэдгээ одоо тооцъё. Энд F1 болохоор харъя бүгдээрээ. F1 хаашаа чиглэж байна? Зөвхөн Y-ийн дагуу чиглэсэн байна, тийм үү? За тэгэхээр яг хөө зөвхөн Y-ийн дагуу чиглэсэн хэмжээ нь хэд вэ? 3 одоо нэгжтэй тэнцүү. Тэгэхээр хэдүүлээ 3 гэж тэмдэглэжээ. За Y тэнхлэгийн дагуух одоо чиглэлээ бид нэр G-гээр тэмдэглэсэн, тийм үү? G-гээд одоо вектороор харуулж байгаа. Тэгэхээр та нар нэг юм анхаараарай. Энд тэнцвүүгийн тэмдгийн зүүн гар талд вектор хэмжигдэхүүн байвал баруун гар талд заавал вектор хэмжигдэхүүн байх ёстой. Тэгэхээр яг энэ F1 гэдэг вектороо тэнцвүүлэхийн тулд бид нар энд юу оруулж ирээд байна? G гээд одоо ийм нэгж вектор оруулж ирээд байгаа шүү дээ. Чиглэлийн зааж байгаа. За энд яг F1 бол зөвхөн Y тэнхлэгийн дагуу чиглэлтэй. За F2-ыг авъя. F2 зөвхөн X-ийн дагуу чиглэлтэй байна. X-ийн дагуу 2 урт нь хэдүү 2 нэгжтэй тэнцүү, чиглэл нь хэдүү 2e. За одоо F3-ыг авъя. F3. За F3 болохоор X тэнхлэгийн дагууч биш, Y тэнхлэгийн дагууч биш. Тэгвэл F3 векторыг одоо бид нэр проекцлох ёстой. Хоёр тэнхлэгийнхээ дагуу проекцлох ёстой. За одоо харъя. X тэнхлэгийн дагуу аль вэ? Энэ үү? Эндээс энэ хүртэл татъя, тийм үү? Одоо энэ координатын төвөөс энд O цэг гэдэг хэдүүлээ тэмдэглэжээ. O цэгээс энэ одоо энэ векторын төгсгөл хүртэл X тэнхлэгийнхээ дагуу шулуун татах юм бол энд. Тэгэхээр энэ хэд вэ? 2 нэгж. 2 нэгж. Тэгэхдээ координатын тэнхлэгийн аль чиглэл рүү вэ? Хасах чиглэл рүү байгаа учраас хасах 2e. За одоо Y тэнхлэгийн дагуу харъя. Проекцлээ. Y тэнхлэгийн дагуу хэд вэ? Энд байна, тийм үү? Y тэнхлэгийн дагуу энд. За тэгвэл Y тэнхлэгийн дагуу энд ингэ проекцлж энд. За энд ч болно доо. За тэгвэл энд ч болно, тийм үү? Энд. За тэгвэл эндээс авъя. 1 2 3 хэмжээ нь 3 нэгжтэй тэнцүү, чиглэл нь юу лээ? Y тэнхлэгийн дагуу G. За F3 вектороо бид нар X Y тэнхлэгийн дагуу проекцлчлоо. Одоо F4 олъё. F4 мөн X тэнхлэгийн дагууч биш, Y тэнхлэгийн дагууч биш байна, тийм үү? За тэгэхээр бас проекцлох ёстой. За X-ийн дагуу ийш нь шулуун татчихъя. 2 нэгж байна уу? 2 нэгж. 1 2 X тэнхлэгийн дагуу хасах чиглэл рүү байгаа учраас хасах 2e. Хасах 2e. За тэгээд G-ийн дагуу харъя. G-ийн дагуу энд одоо эндээс ийш нь татахаар энд координатын төвөөс энд ирлээ. Тэгэхээр нэг ийм гурвалжин үүсээд байгаа. За иймэрхүү. За тэгэхээр энэ хэд вэ? 2 G, тийм үү? Тэгэхдээ ямар тэмдэгтэй? Y тэнхлэгийн нэмэх чиглэлийн дагуу учраас нэмэх тэмдэгтэй. Одоо яах вэ? Хүч вектор хэмжигдэхүүн учраас энэ векторуудыг, энэ дөрвөн векторыг хооронд нь нэмэх ёстой.
нэмэх ёстой. За тэгэхээр одоо энд яаж нэмдэг вэ гэхээр x-ийн дагуух векторуудаа хооронд нь нэмээд y-тэнхлэгийн дагуух векторуудаа хооронд нь нэмээд тэгээд нийлбэр вектор гардаг. За тэгвэл одоо бид нар харъя F1, F2, F3, F4 векторыг хооронд нь нэмээ. За x-ийн дагуух векторуудыг хооронд нь нэмээ. За бүгдээрээ хараад хамт хийгээд явъя. X-ийн дагуу и векторуудаа хооронд нэмнэ гэсэн үг үү? За тэгвэл энэ нэмэх 2i, энэ хасах 2i-тэй хурагдчихж байна, тийм үү? За дараа нь g-гээ нэмээ. Энэ нэмэх 3g, энэ хасах 3g-тэй хурагдчихж байна. Тэгэхээр аль вектор үлдэж байна? Ерөөсөө хасах 2i нэмэх нь 2g буюу энэ. Тэгэхээр энэ нийлбэр вектор хаана байна? Нийлбэр вектор нь хаана байна? Сонсож байна уу намайг? За хаана байна гэхээр аль вэ? Ерөөсөө л F4-ийн дагуу байна уу, тийм үү? F4-ийн дагуу. Тэгвэл хэдүүлээ энэ дөрвөн векторыг хооронд нь нөгөө векторыг нэмдэг дүрмээрээ нэмэх юм бол хаашаа чиглэх нь үү? F4-ийн дагуу чиглэх буюу аль чиглэл вэ? 7 дугаар чиглэл энэ 7 дугаар чиглэл рүү орох нь вэ шүү дээ. За энэ 7 дугаар чиглэл рүү чиглэнэ гэсэн үг. Тэгэхээр зөв хариулт бид нар алийг дугуулах нь вэ? A-г дугуулах нэ. За тэгвэл ийм вектор хүч тэгээд хүч юм уу ямар нэгэн вектор хэмжигдэхүүн тэ ийм бодлого байвал хэдүүлээ яг ингэж бодох нь вэ шүү. Энэ болохоор яг саяхны 22 онд ирсэн даалгавар дээр ийм бодлого орж ирсэн байсан. Энийг анхаараарай. За манай хүүхдүүд хэдүүлээ орж ирж байна бэ? Дахиад нэг хараадах юм. За овоо олуулаа ороод ирсэн байх шүү. За ашгүй. За би ерөөсөө камерач өгөөгүй яриад явцсан байх штэ. За. Камера нээчээ та. За энэ бодлого ойлгомжтой юу? За хүч гэдэг бол вектор хэмжигдэхүүн тийм үү? За тэгээд хүчийг ингээд вектор нэмдэг дүрмээр ингэж нэмж болно гэсэн үг тийм үү? За энийг ингэж бодно гэсэн үг. За энэ массын төвийн нэг бодлого орж ирсэн байсан. Эн чинь хэдэн оных дээр орж ирсэн байлаа? 23 оных дээр орж ирсэн байсан. За тэгэхээр массын төв гэдэг ойлголт байдаг. Гэхдээ энд болохоор томьёогийн өгсөн байсан зурагт үзүүлснээр m1 нь 2m, m2 нь m масстай биеуд байрлах бол системийн массын төвийг олоо гэж. За тэгвэл энд массын төвийн томьёог нь оруулаад өгсөн байсан асуултан дээр томьёог нь оруулаад өчгсөн байсан учраас яг үг гэхээр энэ бол хэлбэрхэн орлуулаад бодчихно. За энд нэгж шилжүүлэх шаардлага бол байхгүй. Тоо утгаараа тоо утга өгөгдөөгүй нэгж шилжүүлэх шаардлага байхгүй. Зөвхөн юу өгөгдсөн? Зайнууд өгөгдсөн байсан. За M2 нь хэд байх нь 2A зайд байрлана, M1 нь A зайд байрлана. За M1 нь 2M, M2 нь M гэсэн масстай гэд ингээд тоогоо орлуулад 3-4A гэж гарч байгаа. За энэ аль хариулт нь зөв байх вэ гэхээр C хариулт зөв байгаа. За энэ массын төвийн нэг юм бодлого орж ирсэн байсан. Тэгэхээр иймэрхүү бодлого бас орж ирж магадгүй гэж анхаараарай. За одоо хүчний бодлогод орж ирж байна. За эхлээд хэдүүлээ хэлбэрхнаас эхлээд явнаа. Хэлбэрхнаас эхлээд явъя. За энэ 5 ньютон хүчний үйлчлэлээр
10 м/сек квадрат хурдтгалд олж авсан бол түүний масс нь хэдэн килограмм байсан бэ гэж байна. За энэ бодлогыг яаж бодох вэ гэхээр хүчний томьёогоороо бодох нь байна тийм үү? Хүч өгөгдсөн, хурдтгал өгөгдсөн. За тэгвэл нөгөө хүч. За тэгвэл нөгөө Ньютоны 2 дугаар хууль тийм үү? F тэнцүү m-ийг үржих нь a. За энд нэг ч шилжүүлэх шаардлага байхгүй юм тийм үү? Дандаа C системийн нэгжүүд өгөгдсөн байна. Тэгвэл m тэнцүү F-ийг хуваах нь a гэд эндээс масса олчиж байгаа. 5 ньютон, хүч нь 5 ньютон, хурдтгал нь 10 м/сек квадрат гэд энэ хэд вэ? 0.5 кг. Аль хариулт зөв бэ? Е хариулт зөв байх нэ. За энийг тэмдэглээд ав. Та нар түрүүний тэр хүчний бодлогыг тэмдэглэж гүйцсэн үү? Энэ бодлогыг тэмдэглэж авч гүйцсэн үү? Болсон уу? Гүйцээ? Скриншот хийцээ багш. За. Энэ бол бичлэг хадгалагдана. Дараа нөхөд үзэж болно заа ёо. Бичлэгээ хадгалчихна бид нар. Нэг хэсэгтэй л энэ сургалт дуустал хадгалах байх. Өнөөдөр би ингээд механикийн бодлогод орно. Ирэх 7 хоногт дахиад механикийн бодлогод орно. За тэгээд энэ 2-7 хоног үргэлжлээ шүү дээ энэ сургалт тийм ээ. Тэгээд маргааш молекул физикийн бодлогод манай өөр нэг багш ингээд заагаад явна. Тэгэхээр бид нар ингээд сэдвээр нь 5 өдөр тэгээд 2 удаа ингээд явах юм шүү заа юу. Тэгээд тэр үтэл бол энэ сургалт дуустал бичлэг хадгалагдах бах уу. За энэ бол хэлбэрхэн бодлого байна тийм ээ. За нэгж бол шилжүүлэх шаардлага байхгүй. Бүх нэгжүүд C системийн нэгжүүд байгаа учраас шууд орлуулаад бодчихно. За энд одоо импульсийн бодлого орж ирж байгаа. M масстай бөмбөгийг B хурдтайгаар хананд перпендикуляраар чиглүүлэн шийдэхэд абсолют харимхай ойжээ. Бөмбөгний импульсийн модуль ямар байх вэ гэж байна. За импульс гэдгийг бас нөгөө 10 жилийнхэн одоо бага анги 6 8 дугаар ангийнхан хүн төр бол хөдөлгөөний тоо хэмжээ гэж бас хэлдэг тийм ээ. За хөдөлгөөний тоо хэмжээ гэж хэлдэг. Модуль гэж байна. Модуль гэдэг чинь бид нэр юг олно гэсэн үг. Тоо утгыг олно. За дараагийн слайдн дээр би дахиад тайлбарлана. Импульс гэдэг бол ерөөсөө бас чиглэлтэй вектор хэмжигдэхүүн шүү. Тэгвэл бид нэр энэ модулийн ол гэдэг чинь нөгөө чиглэлтэй вектор хэмжигдэхүүний зөвхөн юуг нь олох нь вэ? Тоо утгыг нь олох нь. За тэгвэл яг нөгөө хариултууд маань энэ байна. Эдгээр хариултуудаас хэдүүлээ аль нэгийг сонгоно гэсэн үг. За бодлого бодъё. За импульс гэдэг бол за энийг орохын тулд хэдүүлээ би юу яач би дараагийн слайд руугаа шилжчихээ. Тэгээд тайлбарласан зөв юм байна. За хэдүүлээ зөвхөн энэ томьёон дээр анхаарлаа хандуулчих. За импульс гэж юу юм бэ гэхээр биеийн массыг хурдаар үржүүлсэн үжир. Энэ удаад бид нар модуль олох гэж байгаа учраас яах вэ гэхээр модуль олох гэж байгаа учраас биднэрт нөгөө чиглэл хэрэггүй. Тэгэхээр би энд вектор хэлбэрээр нь бичээгүй байна. Тэгвэл импульс гэдэг бол массыг хурдаар үржүүлсэн үржүр байдаг гэж байна. Тийм үү? Масс хурдны үржүр байдаг гэж байна. За тэгвэл одоо энэ бодлого руугаа эргээд оръё. Ингээд яасан бах нь хананд шидэгдээд буцаад ойсон байна. Тийм үү? Буцаад ойсон байна. Тэгэхээр бид нэр юуг олох гээд байна? Импульсийн өөрчлөлтийг олох гээд байна. Өөрчлөлт. За тэгэхээр энэ юу? Бид нар нөгөө өөрчлөлтийг дельтагаар тэмдэглэждэг шүү дээ. Дельта. За тэгвэл эхлээд энэ МБ гэдэг чинь юу? Нөгөө хананд цогсон импульс нь. За тэгээд яах нь вэ? Хасах МБ гэдэг чинь юу вэ гэхээр хасах гэдэг чинь нөгөө нэг мөргөөд буцаад ойж байгаа болохоор энэ хасах тэмдэгтэй байгаа. За тэгээд энд яагаад нөгөө бид нар өөрчлөлт олж байгаа учраас энэ юу ах вэ? Хасах. Тэгвэл
энэ биш дээ нөгөө мөргсөн импульсээс мөргөөд буцаад ойсон импульсыг хасна гэсэн үг. Тэгвэл яг хасхын нэмэх болоод 2mb. Тэгвэл яг нь буцаад ойход импульс нь хэд болох нь 2 дахин нэмэгдэж байна. 2 дахин нэмэгдэж байна. Энд чинь бас нөгөө толинд ойхтой адилхан байна тийм үү? Гэрэл толинд тусаад ойхтой адилхан бөмбөг яасан байна. Тусаад хан цохиод ойсон байна. Тэгэхээр импульсийн өөрчлөлт нь тийм үү? Импульсийн өөрчлөлт нь. Гэхдээ бид нар юу болоод байна? Модуль буюу тоо утгаа болоод байна. За тэгэхээр аль хариулт байх нь вэ? C хариулт уу? Энэ байна тийм үү? C хариулт 2mb. За импульс гэдэг чинь ийм масс хурдны үржүр ах нэ. Энд болохоор бид нар импульсийн өөрчлөлтийг болсон. За дараагийн бодлого руугаа оръё. Түрүүн би харуулсан тийм ээ. За энэ үү. За энэ 60 кг масстай хүн зогсож байсан завинаас эрэхтэй харьцангуйгаар Б хурдтайгаар үсрэв. Хэрэв түүний хөдөлгөөний тоо хэмжээ нь 120 кг-ыг үржих нь метр секунд байсан бол хурдыг бол гэж байна. За тэгэхээр түрүүнийхээ нөгөө импульсийн томьёогоо бичье. За энд нэг чилжүүлэх шаардлага байна уу? Байхгүй юм тийм үү? 60 кг гээд системийн нэгжээр өгөгдсөн байна. За бид хэд энэ за энэ хөдөлжжээ. Энэ метр секунд гээд энэ хөдөлсөн байна шүү. Энэ хөдөлсөн байна. Энэ ишээ шилжчихсэн байна. За тэгэхээр одоо ингээ түрүүнийхөө импульсийн буюу хөдөлгөөний тоо хэмжээнийхээ томьёог бичье. Масс хурдны үржүр байдаг. Энд бид нар зөвхөн юу олох гээд байгаа? Тоо утгал олох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу эндээс хурдаа олъё. B тэнцүү F-ийг баах нь M. M буюу за энд би нэгжээ бичээгүй. Та нар хэрвээ ямар нэгэн бодолт хийж харуулах шаардлагатай бол нэгжийг заавал бичих ёстой шүү. Энийг би анхааруулад хэлчихье. Тэгээд нэгж нь яг хураагдана тийм үү? Килограмм. За энэ 120 кг метр секунд энд юу 60 кг гэхээр килограммтайгаа хураагдаад энд юу үлдэх вэ? Метр секунд гэдэг нэгж үлдэнэ. Ямар нэгэн тэгэхээр би бас энд алдаа хийсэн л байна. Тэгэхээр та нар бол иймэрхүү алдаа хийж болохгүй гэж сануулъя. Тэгэхээр 120-ыг 60 туваагаад 2 метр секунд. За аль хариулт вэ? B хариулт. Тэгвэл 2 метр секунд хурдтайгаар үсэрсэн байх нэ. 2 метр секунд хурдтайгаар үсэрсэн байна. За импульс бол энэ. За тэгвэл одоо дараа нь цааш арай гүнзгийрүүлээд бодлого руу ороо да. Завин дээрээс хүүхэд эрэг рүү 1 метр секунд хурдтай үсрэхэд завь ямар хурдтай хөдлөх вэ? Завны масс 20 кг, хүүхдийн масс 30 кг гэж байна. За тэгвэл энэ ингэсэн байна тийм үү? Хүүхэд 1 метр секунд хурдтай ийшээ одоо баруун гар тийшээ гэд хэдүүлээ чиглэл авчи. Үсэрсэн бол завь яах нь хойшоогоо буюу эсрэг тал руу хөдөлсөн байгаа гэсэн үг тийм үү? За тэгвэл одоо бодолтой хий. Тэгвэл энд за нэг хит хитэн хадгалагдах хуйлууд байдгийн тийм ээ? Та нар мэдж байгаа шүү дээ. Энерги хадгалагдах хууль, импульс хадгалагдах хууль гэдэг нэг хит хитэн хадгалагдах хууль байгаа. За тэгвэл импульс хадгалагдах хуулиа бичиж. За тэгвэл яг уу энэ одоо хөдлөхийн өмнөх импульс нь хөдөлсөний дараах импульстэйгээ тэнцүү байдаг. Импульсүүдийн нийлбэр нь тэнцүү байдаг. За тэгэхээр энэ бол импульс хадгалагдах хууль. За импульс гэдэг бол вектор хэмжигдэхүүн. За энэ хараа импульс буюу хөдөлгөөний тоо хэмжээ вектор хэмжигдэхүүн. Импульс бол массыг хүрчих нь хурд гэж байгаа. За хурд вектор хэмжигдэхүүн тийм үү? Хаашаа чиглэсэн байж болно ш. Чиглэлтэй вектор хэмжигдэхүүн. За тийм учраас импульс бас чиглэлтэй вектор хэмжигдэхүүн байх нэ. За түрүүн би хэлсэн тийм үү? Тэнцвэрийн тэмдгийн баруун гар талд вектор хэмжигдэхүүн байвал зүүн гар талд нь заавал вектор байх хэрэгтэй тийм ээ. За одоо импульс хадгалагдах хуулиа бичье. За тэгэхээр хөдлөхийн өмнөх импульс хэдтэй тэнцүү вэ? Хөдөлгөөн эхлэхийн өмнөх импульс хэд вэ? 50 байсан тийм үү? Биеийг анх 50 байсан гэж үзвэл хөдөлсөний өмнөх импульс нь тэгтэй тэнцүү байсан гэж үзье.
За P1 нь тэгтээ тэнцүү. За тэгвэл завь хүүхэд хоёр 50 байсан байх нь шүү дээ. Одоо хөдлөе. Тэгвэл яг импульсээ бичиж. За нөгөө хүүхэд үсрлээ тийм үү? За тэгвэл яах нь нөгөө хүүхдийн импульс завьны импульс хоёр яах нь тэгтээ тэнцүү болох ёстой. Яг үү нөгөө энэ өмнө нь 50 байхдаа тэгтээ тэнцүү байсан. Тэгэхээр энэ заавал хадгалагдах ёстой шүү дээ. Тэгээд импульсүүдийн хүүхдийн болон завьны импульсүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү. За энд би импульсийг ямар хэлбэрээр бичсэн бэ? Вектор хэлбэрээр нь бичсэн байгаа шүү. Вектор хэлбэрээр нь. Одоо хэдүүлээ яах ёстой вэ? Бид нэр юу болох гээд байгаа вэ? Хурдныхаа модулаа олно тийм үү? Тоо утга олно. Тэгэхээр бид нэр вектор хэлбэрээр нь бичихгүй шүү дээ тийм ээ. Одоо бид нэр тоо утга олох гэж байгаа учраас вектор хэлбэрээр бичихгүй. За тэгэхээр яах вэ? Одоо хэдүүлээ чиглэлээ тооцъё. За энэ юу болчихвоо? Арай жоохон дээшлүүлэхгүй бол энэ харагдах болчихлоо. Ингээд да. За чиглэлээ тооцъё. За тэгэхээр яах вэ? Хүүхэд завь хоёрын хурдны чиглэл ямар үлээ? Эсрэг тийм үү? Эсрэг. Одоо бид нэр энд болохоор нөгөө вектор хэмжигдэхүүнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү гэж бичиж байсан бол одоо чиглэлээ тооцноо. Хүүхэд завь хоёрын хурдны чиглэл харьцангуй яг уу бие биетэйгээ харьцангуйгаар эсрэг чиглэлтэй. Тэгэхээр за 30 кг хүүхэд тийм үү? За хүүхэд 1 м/сек хурдтай урагшаа өсөрсөн бол завь яг уу B2 гэсэн хурдтайгаар хоошоогоо хөдлөнө. Тэгэхээр энэ хоёр хурд яг уу эсрэг чиглэлтэй байна уу? Тийм болохоор бид нар чиглэлээ тооцохоор энэ хурдны өмнөх тэмдэг ямар гарч ив? Хасах гарчлаа. Хасах гарчлаа. За одоо тэгээд эндээс бид нар юу олох гэж байгаа? Үл мэдэгдэх маань B2 байгаа шүү дээ. За B2 олъё. За B2-ыг олохоор яах ёстой вэ гэхээр энийг одоо тэнцвүүгийн тэмдгийн баруунгаар талд гаргах чинь тийм үү? За килограммууд нь хураагдчихна. Энд зөвхөн одоо хэдүүлээ нэгжээ бодож байна. Энд м/сек гэдэг нэгжүүлдэн. Тэгэхээр B2 хэд гарч ийн? 30 куб нь 20 буюу хэд вэ? 1.5. Тэгвэл завьны хурд хэд байх нь 1.5 м/сек. 1.5 м/сек. Гэхдээ хүүхдийн хурдны эсрэг чиглэлтэй байгаа шүү. Эсрэг чиглэлтэй байгаа. За тэгэхээр импульс хадгалагдах хууль гэдэг бол бас нэлээд чухал байна гэсэн үг. За тэмдэглээд авчих. За тэгээд зөв хариулт нь D хариултыг бодох нь байна. 1.5 м/сек гарсан D хариултаа бодноо. Дараагийн бодлого мөн импульстэй бодлого байна. Ачаатай ачаагүй хоёр тэрэгцрээр зурагт үзүүлснээр бүршийг шахаж тайван байлгаж байгаад суллах үед ачаатай тэрэгцэр B1 хурдтай, ачаагүй тэрэгцэр B2 хурдтай хөдлөв. Тэрэгцрүүдийн хурдны харьцаа B2-ыг хуваах нь B1-ийг бол гэж байна. За энд байна. Тийм үү? За энэ
ачаагүй тэрэгцэр байна уу? Энэ ачаатай тэрэгцэр 3 кг ачаатай тэрэгцэр байна. За ингээд энэ пүршийг шахаж агаад тийм үү? Энэ пүрш байна те. Пүршийг шахаж агаад яасан байна? Суллалаа. Тэгэхээр яг уу пүрш сунаад энэ B2 энэ ачаатай тэрэгцэр нь ийшээгээ B1 хурдтай, ачаагүй тэрэгцэр нь ийшээ B2 хурдтай хөдөлсөн. Яг түрүүний бодлого шиг яасан байна? Хоёр тийшээгээ хөдөлсөн. Тэгэхээр хурдны чиглэл нь эсрэг байна шүү дээ. Хурдны чиглэл нь эсрэг байна. За тэгвэл яг хоёр хурдны харьцааг болно. За энэ бас саяхны бодлого, энэ хэдэн оны бодлого вэ? 22 оны бодлого баха. 22 оны бодлого. За одоо яах вэ? Одоо яах ёстой вэ гэхээр юу бичих ёстой вэ? Импульс хадгалагдах хуулиар бичээд бодох ёстой, тийм үү? За тэгвэл анхны импульс нь, тийм үү? Анх 50 байсан үеийн импульс нь яг хоёр нөгөө тэрэгцэр хоёр тийшээ хөдөлсөн импульстэйгээ тэнцүү. За импульс гэдэг бол энэ томьёотой, тийм ээ? М-ийг үржих нь Б вектор хэлбэртэй. За одоо бичиж. За тэгвэл анх 50 байсан, тийм ээ? Яг түрүүний бодлого шиг анх 50 байсан. За хөдөлсөний дараа яах вэ? М1 Б1 нөгөө анхны юу ачаатай тэрэгцэр, ачаагүй тэрэгцэр хоёрын импульсүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү. Тэгтээ тэнцүү. За одоо яах вэ? Хурдныхаа чиглэлээ тооцох уу? Тийм ээ? Одоо бид нэр тоо утга болох гэж байгаа учраас хурдныхаа чиглэлээ тооцъё. За инхээр яах вэ? 4 кг ачаатайгаа хамт 4 кг мастай байх нь шүү дээ. Тэрэгцэр маань 4 кг. За хурд хаашаа чиглэж байна? Эсрэг, тийм үү? B1 B2 чинь эсрэг чиглэлтэй шүү. За тэгэхээр яг уу энд хасах тэмдгээ авчи. B1. За тэгээд 1 кг ачаагүй тэрэгцэр B2 гэсэн хурдтай хөдөлсөн. За ингээд эндээс B1-ийг хуваах нь B2-ыг хуваах нь B1-ийг болно гэсэн, тийм үү? За ингээд яг уу тэнцүүгийн тэмдгийн баруун гар талд гаргачих. Тэгэхээр B2-ыг үржих нь 1 болно. За зүгээр B2 болчихно, тийм ээ? Тэнцүүгийн тэмдгийн баруун гар талд гаргачих гэж бодъё. Тэгвэл яг хасах B2 болчихно. Хасхын нэмэх болчихно, тийм үү? За ингээд B2-ыг B1-т хуваахаар 4. Тэгвэл тэрэгцрүүдийн хурдны харьцаа хэд болох нь вэ? 4 болж байна. Тэрэгцрүүдийн хурдны харьцаа нь 4 болж байна. За хараатах одоо хэдэн орж ирж байна? За гайгүй олон л хүн орж ирж байна. За тэгэхээр сүүлийн онуудад яг энэ нөгөө импульс хадгалагдах хуулиар бодох бодлогууд ер нь орж ирж байна шүү. Сүүлийн онуудад. За тэгэхээр ийм бодлого орж ирвэл ингэж импульс хадгалагдах хуулиар бодно гэдгийг анхаараарай. За өнөөдөр хичээл дээр амжихгүй бол дараагийн нэгд өдрийн оролтон дээр тэр хүчний моменттэй бодлогыг тайлбарлана. Сүүлийн 2 жил бас хүчний моменттэй бодлого, хүчний моментоор тооцох бодлого орж ирсэн байсан. За одоо дараагийн бодлого ажил энергийн бодлогод орж ирж байгаа. Ажил энергийн бодлого. За ажил энергийн бодлогод бол ерөнхийдөө амархан бас нөгөө энерги хадгалагдах хуулиараа л бас бодцдог. За тэгээ ажил гэдэг бол энергийн өөрчлөлт, тийм үү? Ажил гэдэг бол энергийн өөрчлөлт гэдгийг л анхаарах хэрэгтэй.
За 400 м/сек хурдтай сум замдаа таарсан банзыг нэвтрэн гаргахад хурд нь 300 м/сек болсон бол банзыг нэвтрэн гаргахдаа сумны хийсэн ажил ямар байх вэ гэж. За энийг юу яадаг юм уу да хэдүүлээ. Нилээн сүүлд нь үзэх үү? Ажил энергийн бодлогынхоо дараа үзсэн дээр юм байна. Ажил энергийн бодлогынхоо дараа нь энийгээ үзсэн дээр юм байна. За одоо энийг ярьж. За хэдүүлээд эхлээд энерги ерөнхий бодлого, хэлбэр бодлогоос эхлэе. 2.5 кг масстай 4 м/сек хурдтай биеийн кинетик энерги хэдтэй тэнцвэр байх вэ гэж. За ингээд 5 хариултаас нэгийг сонгоно. За энэ хэлбэрхэн бодлого тийм үү. За кинетик энерги гэдэг бол хөдөлгөөний энерги тийм үү? Хөдөлгөөний энерги шүү дээ. За тэгвэл кинетик энергийн томьёо mb квадратыг хуваах нь 2. Буюу энд нэгж шилжүүлэх шаардлага байхгүй. Бүгд системийн нэгж байна. 2.5 кг-ыг өржих нь 4 м/сек-ийн квадрат хуваах нь 2 гээд энэ тоотгоо орлуулахаар 16 те 4 4 16 2-т хуваахаар 8 2.5-ыг 8-аар үржүүлэхээр хэдвүлээ 20 жоул гээд яг уу энэ бол хэлбэрхэн бодлого. За өмнөх жилүүдэд бол ийм хэлбэрхэн бодлогод орж ирж байсан. Аль хариулт вэ? А хариулт зөв. За энергийн томьёогоо бол та нар мэдчихэж байгаа шүү дээ. За дараа нь хэдвүлээ хүндийн хүчний ажлыг олно гэсэн үг тийм үү? За тэгвэл энэ потенциал энерги олдог бодлого байгаа. За тэгвэл түрүү хэлсэн тийм ээ ажил гэдэг бол юу вэ? Энергийн өөрчлөлт. Энергитэй байж яах ёстой? Ажил хийдэг тийм үү? Энергитэй байж ажил хийдэг ёстой. Тэгвэл энэ бодлогоо бодъё. 500 г масстай металл бөмбөрцөг 3 м өндрөөс газарт унсан бол хүндийн хүчний гүйцэтгэсэн ажлыг тодорхойл. Хүндийн хүчний хурдтал нь 9.10 м/сек квадрат. 10 м/сек квадрат. За тэгэхээр энд ямар ажил хийсэн бэ? Өндрөөс унсан учраас хүндийн хүчний ажил хийсэн. Тэгэхээр ажил гэдэг бол энергийн өөрчлөлтөд тэнцвэр буюу энэ юу? Потенциал энергитэй тэнцвэр. Потенциал энерги гэдэг бол өндрөөс хамаарсан энерги гэдэг тийм үү? Өндрөөс хамаарсан энерги, аашаас хамаарсан энерги. За тоотгоо орлуулъя. Тэгэхээр 500 г масс гэдэг чинь системийн нэгж биш вэ? Тэгэхээр бид нар энэ нэгжээ килограмм руу шилжүүлээ. 0.5 кг. G нь 10 м/сек квадрат, өндөр нь 3 м гээд хэд 15 жоул. За тэгэхээр яг 15 жоул гээд аль үү? В хариулт нь зөв байна. За энэ хоёр бодлого бол хэлбэрхэн бодлого байна тийм үү? Кинетик энерги, потенциал энерги хоёрыг тооцох хэлбэрхэн бодлого байна. За энд энерги хадгалагдах хуулийн бодлого орж ирж байна. Энерги хадгалагдах хууль. Чулууг X дээш 20 м/сек анхны хурдтай шийдэв. Чулууны масс 1 кг бол хамгийн дээд цэгтээ хүрэх үед түүний потенциал энерги хэдтэй тэнцвэр болох вэ? Агаарын эсэргүүцлийг тооцохгүй хүндийн хүчний хурдтал нь 10 м/сек квадрат. За энэ энерги хадгалагдах хуулиар бодно. Энерги хадгалагдах хууль гэдэг нь кинетик энергийн нийлбэр, потенциал энергийн нийлбэртэйгээ тэнцвэр байдаг тийм үү? Энерги гэдэг зүйл чинь устдаж өгөө болдоггүй, шинээр бий болдоггүй, нэгээс нөгөө хэлбэрт заавал шилжиж байдаг тийм үү? За тэгэхээр энерги хадгалагдах хуулиар чулууг шидэх үеийн кинетик энерги нь дээд цэгтээ хүрэх үеийн потенциал энергитэйгээ тэнцвэр байна. За энерги хадгалагдах хуулиа бичлээ. ЕК тэнцвэр ЕП. За кинетик энергийн томьёогоо бичиж mb квадратыг хуваах нь 2. За энд юу бах вэ? Потенциал энерги нь mg(h). За тэгвэл эндээс бид нэр юу олж байна? Эхлээд яах нь хурд өгөгдсөн байгаа учраас бид нэр кинетик энергийг олох боломжтой тийм үү? За кинетик энерги олъё. 1 кг за нэгж шилжүүлэх шаардлага алга 20 м/сек
квадрат 2 гээд ингээд бодохоор 200 жоул. Тэгвэл энд байсан одоо анх шидсэн үеийн энэ кинетик энерги 200 жоул кинетик энерги хамгийн дээд цэгтээ хүрэх үеийн потенциал энергитэйгээ тэнцүү байна. Ягдвал нөгөө энерги чинь хадгалагддаг. Тэгвэл потенциал энерги нь хэд гэсэн үг юм? 200 жоул. Доор анх шидэж эхлэхэд 200 жоул энергитэй байсан бол дээр хамгийн дээд цэгтээ очихороо кинетик энергитэй болно тийм үү? Тэгвэл яг уу хамгийн шидэж эхлэх үед энэ чулуу зөвхөн кинетик энергитэй байна. 200 жоул кинетик энергитэй байна. Дээшлэх тусам яг уу ямар энергитэй байх вэ? Кинетик энерги, потенциал энерги хоёулаа байна гэсэн үг шүү дээ. Хамгийн дээд цэгтээ хүрэхээр хурдан тэгтээ тэнцүү болно. Зөвхөн потенциал энергитэй болно. Тэгэхээр энэ 200 жоул энерги чинь хадгалагдаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн дээд цэгтээ хүрэхээр 200 жоул гэдэг потенциал энерги нь 200 жоултай тэнцүү гэсэн үг. За ингээд ер нь энерги хадгалагдах хуулиар маш олон бодлогыг боддог. За одоо энд түрүүний нөхөө үлдээсэн нөгөө бодлого руугаа оръё доо. Аль бодлого байлаа? Тий. Энэ байна. 400 м/сек хурдтай сум замдаа таарсан банзыг нэвтрэн гаргахад хурд нь 300 м/сек болсон бол банзыг нэвтрэн гаргахдаа сумны хийсэн ажил ямар байх вэ? гэж байна. За ингээд 5 хариулт нь. За энийг ямар бодох вэ? Ямар томьёогоор бодох вэ? За энд яг уу энерги кинетик энергитэй байна гэсэн үг тийм үү? Хурдтай байгаа учраас тий. Хөдөлгөөн кинетик энерги чи хөдөлгөөнөөс хамаарсан энерги шүү дээ. За ингээд анх 400 м/сек хурдтай, дараа нь 300 м/сек хурдтай болсон. Тэгэхээр энэ сум ямар хурдтай байх вэ? Үгүй ямар энергитэй байх вэ гэхээр кинетик энергитэй байна. За тэгэхээр кинетик энергийнхээ өөрчлөлтөөр юу хийх вэ? Ажил хийн. За тэр ажил нь ямар ажил байх вэ? Тэр ажил нь ямар ажил байх вэ гэдгийг болъё тийм үү? Тэгвэл энерги түрүү ярьсан тийм кинетик энергийнхээ өөрчлөлтөөр ажил хийн. Тэгвэл ажил нь ямар ажил байх ёстой? Сум нөгөө банзанд зоогдоод гарч байгаа тийм үү? Нэвтрээд гарч байгаа. Тэгэхээр тэнд юу үүсэх вэ? Үрэлт үүснэ тийм ээ? Мод ч одоо яах вэ? Нөгөө банз чинь банзыг нэвтэрч гарахаар тэнд үрэлт үүснэ. Тэгээд тэнд яах вэ? Үрэлтийн хүчний ажил хийгдэнэ гэсэн үг. За одоо яах вэ? Кинетик энергийнхээ өөрчлөлтийг олъё. Энэ юу гэж байна? Өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Дельта Е. Энерги өөрчлөлтөөр үрэлтийн хүчний ажил хийнэ. Дельта Е тэнцүү. Тэгэхээр яах нь вэ? Кинетик энергийн өөрчлөлт. Энэ юу вэ? Нөгөө нэвтэрч гарсан хурдуу B2. Энэ ямар хурдуу? Анхны хурд 400 м/сек. Тэгвэл ЕК2 буюу сүүлийн кинетик энергиэс ЕК1 буюу эхний кинетик энерги хасжээ. За тэгэхээр энд массыг хуваах нь 2 гэдэг чинь ерөнхий байгаа учраас ерөнхий хаалтны өмнө гаргая. За энд би энд юугаа орхисон юм шиг байна. Бичгтээ би масса орхисон байна. Тийм ээ? Масса орхисон байгаад за масс нь 10 г гэж өгөгдсөн байсан юм байна. Би орхичжээ. За харагдах юм 10 г байсан баха. Тийм байна. 10 г гэд өгөгдсөн байсан юм байна шүү. Би орхичиж бичих явцдаа орхич. За энд нь оруулж. Сумны масс 10 г.
Тэгээд 10 грамм нь С системийн нэгж биш учраас килограмм руу шилжүүлэн 0.1 кг, хуваах нь 2. За B2 хурд чинь 300 м/сек. А B1 хурд болохоор 400 м/сек. За энэ үүнийг квадрат тийм үү. За тэгэхээр энд юу 350 жоул тэгтээ ямар гарч байна? Хасах тэмдэгтэй гарнаа. Хасах тэмдэгтэй яагаад энд хасах гарч байгаа юм бэ гэхээр нэг үрэлтийн хүчний ажил. За үрэлтийн хүчний ажил учраас хасах тэмдэгтэй гарч байгаа. За тэгтээ яг бид нэр хасах юу ажил гэж ярьдгүй шүү дээ, тийм үү? За тэгэхээр энергийн өөрчлөлт нь хэд вэ? Хасах 350 жоул байна, тийм үү? Хасах 350. Энерги нь яасан бэ? Хорогдсон байна уу? За энэ энерги хорогдсон. Тэгвэл энэ хаана хорогдсон байна? Нөгөө банзыг нэвтэлж гарахад үрэлтийн хүчний ажилд зарцуулагдсан байна шүү дээ, тийм үү? Энерги нь ингэж хорогдсон байна. Энэ юунд зарцуулагдсан бэ гэхээр банзыг нэвтэлж гарах үеийн үрэлтийн хүчний ажилд зарцуулагдсан байна. Тэгэхээр аль хариулт нь зөв байна? Энэ D хариулт. 350 жоул гэдэг энэ D хариулт зөв байна. Энэ D хариулт нь зөв. За энерги. За энергийн бас нэг бодлого бодох юм. 3 м өндөр налуу хавтгаагаар үргэлтгүй өнхрөх 150 кг масстай бие хананд бэхэлсэн бүршийг ямар хэмжээгээр шахах вэ гэж байна. За бүршний хат нь 15 зэрэгт ньютоныг хуваах нь метр, G нь 10 ньютоныг хуваах нь килограмм. За G-г бас ингэ биччихдэг тийм ээ 10. За тэгвэл яг одоо энэ яасан бэ? Энэ би эндээс өнхрөөд энэ бүршийг ийш нь шахсан байна, тийм үү? За ийш ингэж өнхөрч унаад энэ бүршийг ийш нь шахсан байна. Тэгвэл ямар хэмжээгээр шахах вэ гэж бид нэр юг болох нь X зай одоо эндээс энэ харьцаг гэх юм уу энэ ачаа хаана ирсэн бэ гэдгийг олох гэдэг шүү дээ. За тэгэхээр энийг бас яаж бодох вэ? Энерги хадгалагдах хуулиар бодно. За тэгэхээр яг энэ биеийн энд хамгийн өндөр цэг ааш өндөрт байх үеийн кинетик энерги нь энэ доор ирэх үеийн үгүй энд ааш өндөрт байх үеийн потенциал энерги энд одоо доод цэгтээ ирэх үеийн кинетик энергитэй тэнцэв. За энерги хадгалагдах хуулиар бичээ. За тэгээд яг энэ доор ирнэ. Тэгээд яг энергитэй болно. Тэгээд энд яг бүрш шахагдана. Тэгэхээр энд юу орж ирэх вэ? Бас бүршний кинетик энерги бас орж ирэх юм байна шүү дээ. За энэ хоёр энергийн нийлбэртэй тэнцв. Тэгвэл бас л энерги хадгалагдахгүй л тийм үү? Ааш өндөрт байх үеийн потенциал энерги, энэ доор байх үеийн кинетик энергитэй тэнцв. За тэгвэл бүрш яг шахагдъя. Тэгэхээр яг хурд нь энэ A масстай B-ийн хурд нь тэгтэй тэнцүү болно. Тэгвэл энэ EK маань тэг гэсэн үг. За тэгээд яах нь энерги хаашаа шилжих нь вэ? Бүршийг шахахад шилжчих нь биш үү, тийм ээ? За тэгэхээр одоо энэ томьёо маань ямар хэлбэртэй болж байна? mgh тэнцүү kx квадратыг хуваах нь 2. Эндээс бид нэр юг болох нь вэ? X-ийг олъё. Ийш нь гаргая. Ингээ үржүүлчихээр 2 mgh хуваах нь k гэж байгаа. За тэгэхээр одоо тоо утгаа орлуулъя. 2-ыг үржихэн 150 кг 10 кг 3 м бүршний хат 15 зэрэгт ньютон метр. За ингээд ньютонуудаа хураагдаад ингээд яг X-ийн квадрат за би алдсан байна уу? H гэдэг чинь 3 м-ийн квадрат тийм үү? Нэгжээ харсан чинь буруу болоо явчлаа шүү. Энэний одоо та нарт харагдаж байна уу? 3 м-ийн юу болж ирэх үү?
Одоо би эндээ засвар хийж болно тий. Квадрат гэсэн үг шүү дээ. Оо. Нэг квадрат. За одоо таарах баха. За бодоод үзтээ. За одоо нэгжээ одоо харагдаж байна уу? За тэгэхээр яах нь вэ? Нэгжүүдэл харъя л да тийм ээ. За нэгжүүдээ харъя. Тэгэхээр яах нь вэ? Килограммтай хурагдлаа, ньютонтай хурагдлаа, метр энэ чи метрийн квадрат болно, метрийн квадраттай хурагдаа метр үү? За нэгжил нэг тохирч өгөхгүй байна уу? Тийм үү, ньютоныг хуваах нь метр. Нэгж тохирохгүй байх чинь. За яг хөө тоо утгаа бодъё. За тоо утга 0.3 гарч ийн үү? 900 300-аар үржүүлэх үү? За тэгээ 15 зэрэгт гэдэг чи 900 300-аар үржүүлэхээр хэд үү? 27 14 зэрэгт үү? За ингээд за тэгээ язгуураас гарахаар 0.3 метр гэдэг. За энэ хариулт зүг бах нэ. За харин нэгжин дээрээ нэг жоохон алдаа гаргачаад ах чинь юу болчих вэ? Энэ чинь юу штэ хөхтүүд ээ. Буруу ийцэн байж штэ. Энэ чинь метрийн квадрат байхгүй штэ, тийм үү? Хэвээр хуучнаараа байна үсттэй. Би энэ x чинь язгуураас гаргацсан учраас 2mg a шиг хувааханд k. Би сая өөрөө буруутчихлаа шүү. Хэвээрээ байна, тийм үү? Алээ та нар сонсож байна уу? Хөдөлгөө ярилцаад байв. Би сая буруу юм хийчихлээ шүү дээ. Эхнийх нь зөв байсан байна те. 3 метр хэвээрээ. Энэ чи x чи язгуураас гарцсан байгаа шүү дээ. А чи хэвээрээ. За ингээд 0.3 метр зайд шахах нэ. За ойлгосноо? Болцсон уу? Ойлгосон. За цаашаа явъя. За энэ нэг хэлбэрхэн бодлого байгаа. Нэг жовлог хуваахын секунд нь ямар нэгж вэ гэж байна. За энэ болохоор юу ах вэ? Ватт тийм үү? Ватт. Чадлын нэгж буюу ватт гэсэн үг. За ийм хэлбэрхэн бодлогод бас иймэрхүү хэлбэрхэн асуултууд бас орж ирдэг. За одоо ажил чадлын бодлого руу оръё. За тэгээд энэ чадлын бодлого руу орчоод нэг кинематикийн нэг задгаа даалгавар тайлбарлачаад тэгээд хэдүүлээ завсарлаа. Дараагийн хичээл дээр хүчний момент бодоод тэгээд яг нөгөө нэг динамикийн хүч проекцлох бодлогуудыг нэлээд сайн үзнэ. Халим загасны чадал нь 4 кВт бөгөөд 9 км/цаг хурдтай сэлдэх бол түүний хүчийг тодорхойл гэж байна. За тэгэхээр энэ чадал өгөгдсөн. За чадал гэж юу юм бэ? За бид нар мэднэ тийм үү? Чадал гэдэг бол нэгж хугацаанд гүйцэтгсэн ажил. Тийм үү? А-г хуваах нь Т буюу Т-ийн оронд нэгийг авах юм бол П нь А-тай тэнцүү гэсэн үг шүү дээ. Тэгвэл чадал гэдэг бол нэгж хугацаанд гүйцэтгсэн ажил. За одоо энд яг чадлын томьёогоо задлах гэж байна. Цааш нь задлах гэж байна. Тэгвэл ажил гэдэг чинь юу вэ? Хүчийг шилжилтээр үржүүл тийм үү? Хүч үйлчлээд ямар нэгэн биед хүч үйлчлээд ямар нэгэн зайд шилжүүлсэн байвал тэнд юу хийгдэх вэ? Ажил хийгддэг. За тэгвэл ажил гэдэг бол ажлын томьёогоо задлалчлаа тийм үү? F-ийг үржих нь S. За F-энд биччихье. За S. За S тий. За энд юу баг? Т. За одоо хэдүүлээ эндээс харъя. S-ийг хуваах нь Т чи юу вэ? Замыг хугацаанд харьцуулахаар юу гардгүү? Хурд. Тэгвэл чадлыг ингэж бас илэрхийлж болох нь шүү дээ. F-ийг хуваах нь B. Хүчийг юугаар үржүүлчихэж байна?
хурдаар үржүүлсэн байна гэсэн үг тийм үү? Хүчийг хурдаар үржүүлсэн байна гэсэн үг байна уу шүү дээ. За одоо эндээс бид нар юу олох гэж байгаа вэ? Хүчийг олох гээд байгаа тийм үү? За тэгвэл эндээс энд хүч гэдэг чинь одоо эндээс олчих биднэрт юу өгөгдлөө энийг нь түр арилгачих. Энийг нь түр арилгачих. Энэ толгой эргүүлсэн юм гараад ирлээ. За яасан? Тэгвэл чадал гэдэг бол хүчийг хурдаар үржүүлсэн үржүр ах нэ. За тэгвэл одоо эндээс юу болох вэ? Хүчээ олчих. Хүчээ олох юм бол юу вэ? Чадлыг хуваах нь хурд уу? Тийм ээ? Энэ томьёоноосоо энэ P тэнцүү F-ийг үржих нь B гараад ирлээ тийм үү? Одоо эндээс F-ийг олох юм бол чадлыг хуваах нь хурд уу? За тэгэхээр нөгөө 9 км/цаг хурдтай гэж байгаа учраас 9 км/цагаа юу руу шилжүүлэх ёстой бид нар метр секунд руу шилжүүлэн түрүү хамгийн анхны бодлогон дээр үзсэн 1000 м-ээр үржүүлээд 3600 секундэд хуваачна. Тэгэхээр 9 км/цаг нь 2.5 м/сек гараад ирнэ. За одоо нөгөө F олъё. За 4 киловатт гэж байна. За кило чинь хэд вэ? 10-3 зэрэгт. Тэгэхээр 4-ийг үржих нь 10-3 зэрэгт ваттад. За ингээд хэд вэ? 2.5 м/сек нөгөө хурд маань 2.5 м/сек болчихно. За ингээд 1.6 килоньютон. Килоньютон гэдэг нэг энд байна тийм үү? За хэрвээ энийг зүгээр ньютоноор гаргах юм бол хэд вэ? 1600 юу 1000-аар үржүүлнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр 3 орон хойшлоод 1600 ньютон буюу 1.6 килоньютон гэсэн үг. За тэгвэл чадлыг бид нэр ингэж бас хувиргаж болох нь шүү дээ. Чадлын томьёог тий хурдаар нь хүч. За одоо энд нь чадал нь хүчийг хурдаар үржүүлсэн үржүүргээд ингэж хувиргаж бас болох нэ. За энэ одоо чадлыг олох дахиад өөр нэг бодлого бодъё. За энд ачааг татахдаа үнцэг үүсгэж татсан байна. Ачааг хэвтэж чихтэж 60 градус үнцэг үүсгэн 400 ньютон хүчээр 5 секунд хугацааны турш үйлчилж 10 м зайд шилжүүлсэн бол чадлыг олно гэж байна. За тэгэхээр энэ ачааг хэдүүлээ энэ зурган дээр ярэ. Энэ ачааг ийм F гэсэн хүчээр яг уу энэ шилжилтийн дагуу одоо нэг юм за энэ шилжилт авъя тийм үү? За шилжилт за тэгээ хүч байна тийм үү? За тэгвэл яг уу хүч шилжилт хоёрын хоорондох үнцэг юу ах нь? Альфа. Тэгвэл ямар нэгэн өнцгөр ингэж татаж болно тийм үү? Ямар нэгэн өнцгөр F хүчээр ингэж татаж болно шүү дээ. Тэгвэл энэ хүчийг бид нар энэ ажлыг яаж тодорхойлдог вэ гэхээр энэ альфа өнцгийг тооцох ёстой. За тэгвэл ажлын томьёо гэдэг маань ерөнхийдөө ямар хэлбэртэй байдаг вэ гэхээр энэ байна. А тэнцүү F-ийг үржих нь S косинус альфа байгаа. Тэгвэл энэ косинус альфа чинь аль байх нь вэ? Шилжилт хүч хоёрын хоорондох үнцэг. Шилжилт хүч хоёрын хоорондох үнцэг. За энийг ер нь тооцох ёстой шүү. Ажлын ерөнхий томьёо энэ бид нар түрүүний өмнөх жишээ бодлогон дээр шууд F-ийг үржих нь S гэдээ авсан. Яг гэвэл үнцэг өгөгдөг байсан тийм. Үнцэг өгөгдсөн байгаа тохиолдолд бид нар заавал косинусыг тооцох ёстой. За энэ бидний өмнөх бодлогон дээр үзсэн чадлын томьёо байна. За одоо цаашаага бодъё. За тэгвэл чадал ажлынхаа оронд энэ Fs косинус альфага тавьчих. F нь 400 ньютон, S нь 10 м, косинус 60 градус. За энийг хуваах нь хэд вэ? 5 секунд. За ажлын томьёонд тавья 400 ватт буюу 1000-д хуваачих юм бол 0.4 киловатт гэд энэ D хариулт байх нэ. За энэ бодлогон дээр анхаарах юм бол хүч ажил гэдэг бол ерөөсөө л энэ ерөнхий томьёоны шүү.
яг ерөнхий том яа. Энэ косинус энэ альфа өнцгийг заавал тооцох ёстой. Тэгэхээр энэ яасан энэ зурган дээр хардаа нөгөө хүч вектор хэмжигдэхүүн гэж бид нэр түрүү ярьсан хүчээ яасан бэ? Проекцлцсан байна тийм үү? За хэрвээ бид нар яг ийшээ x тэнхлэг авлаа гэж үзье. Тэгвэл яг s-ийн дагуу буюу шилжилтийн дагуу буюу хүчний шилжилтийн дагуух параллел байгуулагч. Энэ болохоор одоо энэ байна тийм үү? За энэ болохоор хүчин шилжилтэнд перпендикуляр байгуулагч байна тийм үү? Перпендикуляр байгуулагч байна. За тэгэхээр хүч бас вектор хэмжигдэхүүн. Гэхдээ энэ хараа хүч шилжилт хоёр вектор хэмжигдэхүүн мөртлөө ажил болохоор скалер хэмжигдэхүүн шүү. За энийг нэг анхаарчаарай. Би энд яагаад хэлж байгаа гэхээр энэ FS-ийг би юутай бичсэн байна? Вектор хэлбэрээр нь бичсэн байгаа шүү. Тэгээд энд ялгааг нь хэлж өгөхгүй болохгүй байх гэж бодлоо. Гэхдээ энэ болохоор би ямар хэлбэрээр нь бичсэн бэ? Скалер хэлбэрээр нь бичсэн байгаа шүү. Вектороор нь биш, скалераар нь. Ажилч ямар хэмжигдэхүүн юм? Вектор хэмжигдэхүүн бол биш, скалер хэмжигдэхүүн. За энийг анхаараарай. Энэ бодлогыг тайлбарлая да. Нэгэн жижиг биеийг хэвтэж чиглэлдээ 30 градусын өнцөг үүсгэсэн налуу өөд 2 м/сек хурд өвгөн түлхэхэд үрэлтгүйгээр давшиг хөдөлгөөн хийвээ. Хүндийн хүчний хурдтгал нь 10 м/сек квадрат гэж байна. За тэгвэл бид нар юу олох вэ гэхээр B H тэнцүү AB гэсэн метр өндөрт гарна гэж байна. Тэгэхээр бид нар яах нь ямар өндөрт гарахыг олох юм бэ? Дараа нь хөдөлгөөний хурдтгалыг олох юм байна. Дараа нь дээш цогцлоо явах хугацааг олох юм байна. Дараа нь эргэж байрандаа ирэх хурдыг олох юм байна. За өгүүлбэрээ дахиад уншчихъя. Нэгэн жижиг биеийг хэвтээ чиглэлтэй 30 градус өнцөг үүсгэсэн налуу өөд 2 м/сек хурд өвгөн түлхэхэд үрэлтгүйгээр давшиг хөдөлгөөн хийв гэж. За одоо эхнийх бодлогыг бодъё. Би хэдэн метр өндөрт гарах вэ гэж энэ А, Б гэд нэг юм хоёр энэ нөгөө задгай даалгавар гэд ингээд нөгөө нөхдөг юм байлээ л дээ. Нөгөө H гэхээр яг нь өндөр гэхээр нэг ийм хоёр тоогоор илэрхийлэгдэн, хурдтгал гэхээр яг нэг оронтой тоогоор илэрхийлэгдэн ч гэдэг юм уу те. Хугацаа гэхээр нэг хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх. Эдрийг нөхөх юм байлаа. За тэгвэл эхлээд бид нэр юу олох нь вэ? Өндрөө олно гэсэн тийм үү? Өндөр гэдэг бол B0-ийн квадратыг хуваах нь 2G гэдэг том ятаг гэдэг тийм үү? За ингээд B0-ийн квадрат чинь B0 чинь хэд байлаа? 2 м/сек байлаа. Тэгээ 2 м/сек байсан. За ингээд 2G-гээд G-гээ орлуулад 10-аа орлуулад бодохоор 0.2 м. Тэгвэл энэ хэд болох нь вэ? 0.2 буюу A0 B2 гээд. За энийг яадаг юм бол ингэж л буддаг бах та. Эсвэл тоогоо орлуулд юм болов. За тэгэхээр энэ дээр харъя хэвдүүлээ. Буцаад харъя. Яасан бэ? А Б гэсэн юм хоёр тоо байсан шүү дээ. Тэгвэл A0 B2 0.2 гэсэн үг байна. За хоёрдугаар тохиолдолд нь хурдтгалыг ол гэсэн байсан тийм үү? Хөдөлгөөний хурдтгалыг олох байсан. За тэгвэл яг энэ хурдтгалыг олоход за энэ байна штэ нөгөө яг тэр үеийн хурдтгалыг олохоор бас энэний бодолтыг за би дараагийн хичээл дээр яг зургийн зураад бас тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж бодчихлоо. Хурдтгал гэдэг чинь нөгөө бас вектор хэмжигдэхүүн тийм үү? Энэ G чинь бас G болгоор хүндийн хүчний хурдтгал буюу дандаа доошоо чиглэдэг. Тэгэхээр энэ хурдтгалыг бас яадаг вэ гэхээр проекцлэх хэрэгтэй. За тэгээд яах вэ гэхээр нөгөө x тэнхлэгийн дагуу y тэнхлэгийн дагуу гэд бид нар хоёр тэнхлэгээ аваад проекцлж байгаа. Тэгээд G гүчиг нь синус альфа гэд ингэж бодож байгаа. Ингээд 5 м/сек квадрат гэд ингээд гараад ирж байгаа. За тэгэхээр энийг би дараагийн хичээл дээр энэ хурдтгалын проекцийг бас зааж өгье. За та нар зарим ч бас мэдэх баха. Энэ нөгөө нэг өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөн дээр нэг яг тэр
цэг дээрх хурдтгалыг олгоол нэг юм яг тэр ингэж шидэгдээд нэг энэ хавцаа ирсэн байвал хурдтгалаа нөгөө бид нар задалдаг штэ тий тангин цаал хурдтгал нормал хурдтгал гээд тэгэж задлаа тэгээ жигээ олоод ингээд жи чи ихц доошоо чиглэдэг гээд ингээд олоод нэг порекцлоод гарч ирдгийн шүү. За хугацааг болъё. За хугацаа гээд B0-ыг хуваах нь G B0-ыг хуваах нь A гэсэн үг тийм үү? За А-гийнхаа оронд нөгөө хэдэ орлуулчих вэ? G үржих нь синус 30 градусаар орлуулчихаар 0.4-гээд хурдтгал маань яасан 2 оронтой байсан шүү дээ. Тэгэхээр 0.4-гээд 2 оронтой. За дараа нь Б-г болъё. Нөгөө энэ хурдаараа л яваад байгаа шүү дээ, тийм үү? За тэгвэл эргэж байрандаа ирэх хурд гэж байна. Үрэлтгүйгээр тийм үү? Үрэлтгүйгээр юм чинь яг уу буцаад анхны хурдтайгаа ижилхэн болчихж байгаа. Ижилхэн болоод байгаа. За ингээд яг нь 2 м/сек буюу F нь 2-той тэнцвүү гэд ингээд гараад ирж байгаа. За энэ нөгөө задгаа даалбарын кинематикийн бодлого байгаа. Дараагийн 7 хоногийн нэгд өдөр орохдоо би динамикийн бодлого тайлбарлана. Ягаад гэвэл нөгөө хүчийг проекцлох бас нэлээд төвхтэй байж магадгүй гэж үзээд. За ингээд өнөөдрийнхээ хичээлийг ингээд дуусгачих. Би арай хурдан явсан байж магадгүй. Бичлэгээ хадгалчих учраас та нар дараа нөхөд үзээрэй заяа. За манай хүүхдүүдээ сонсож байна уу? За асуух ярилцах зүйл байна уу? Дараагийн одоо ингээд би уг нь рекорд хийгээд байгаа шүү дээ. Энэ рекорд нь хийгдэж байна уу? Тийм байна. Рекорд хийгдэж байна. Тэгээд дараа нь та нар нөхөд үзэж болно шүү дээ. Дэмс дээр оруулах юм бол сая олсон. Тэгээ одоо ерөөсөө л эндээ байгаа би сая бүх бичлэгээ ингээд рекорд хийчихсэн. За маргааш бас энэ цагаасаа манай нөгөө багш маань молекулын бодлогоо тайлбарлая шүү. Тэгээд молекул цахилгаан соронзон юулэг геометр оптик гэд ингээд манай багш нар ингээд 5 хичээл оруулна. Энэ Teams дээр хуваар байгаа шүү. Хараарай заяа. Тэгээд би эргээд дараагийн нэгд өдөр орно. Энэ цагтаа 15 цагтаа. Одоо та эдмийн асуудалгүй ороод ирэх байлгүй дээ дараагийн 7 хоногт тийм үү? За Багшаа вика ажиллаа. Тийм байна. Харин мика хаач. За тэгээд дараагийн хичээл дээр би үргэлжлүүлээд бодлогуудаа явна. Тэгээд хүчний моменттэй бодлогууд байгаа. За би ерөнхийд нь харуулдаг юм. Ийм нөгөө одоо сүүлийн үед болохоор ингээд нэг ийм график өгөөд энд болохоор хэд хэдэн даалгавар гүйцэтгэх бодлогууд орж ирсэн байлээ. Яг за тэгээд хүчний момент тайлбарлана. Ийм хүчний моменттэй хөшүүрхтэй бодлогууд тайлбарлаад за тэгээд өөр юу орох уу? Нэг ийм хүчний бодлогууд бас нэлээд орж ирнэ шүү. Хүчний бодлогуудыг би тайлбарлая гэж бодож байгаа юм. За тэгэхээр дараагийн хичээлдээ идэвхтэй хамрагдаарай. Одоо дараагийн хичээл дээр бол асуудалгүй ороод ирнэ үсттэй тийм ээ. За асуух зүйл байна уу? За асуух зүйл байхгүй бол өнөөдөр сургалтанд хамрагдсанд баярлалаа. Дараагийн 7 хоногийн 15 цагт уулзцгаая. За баяртай. 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 Баяртай.